Бидний цөөхөн монголчууд төсөл нийслэл Улаанбаатар хоттой үргэлжлүүлэн ажиллаж байна. Улаанбаатарын бахархал нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор амьдралынхаа 40-од жилийг төр, төмний үйл хэрэгт зориулж одоо ч хүн сэдвт судалгааны бүтээлүүдэд бичиж тойрвсаар яваа энэ цагийн соён гэгэрүүлэгч, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор профессор Цэрэнбэлийн Балхажовыг онцоллоо. И багасаа малсан хөдөөгийн малчин хөөхд яаж л өсдөг, ямар нөхцөлд байдг, орчин тойрны мал аж ахуйтай хүмүүс, орчин тойрны айл сайхалтын амьдрал энэ бүгдийн дунд л хүн болж дээ. Өвөг эцэг бол бичгийн тамгын бичээч байсан сумдаа тэр тамгын бичээчийн бичээч болох ном эрдмийн хүн болохыг бол тэд нэр дандаа ээж аав хэлдэг байсан. Тэгээд би ер нь номын мөрхөх ажлыг эрт шийдсэн дээ. Өвөлдөн сургууль сурчихна, зунд нь болохоор малчихна. Ингэж явсаар байгаад л 14-5 хүрсэн. За энэ үед бол өөрийгөө одоо би бичгтэн хүн болсон гэж боддог. Тал гэдэг энэ миний шүлгэн их орноо магтсан олон юм байдгийн. Гой, тал, уул, уус янз бүрийн Балхажов замын хүн саатмаар Завхан нутгийн цагаан чулууд суманд 1928 онд Цэрэнбэлийн гэр бүлд ууган хүү болон мэндэлжээ. Ингэртээ нааж илгэндэн тэврэх ижийн залуу наснд нь бурхны оронд очсон ч эмээгийн гар дээр тэд өсөн хүмүүжин хүний зэрэгтэй хүн болжээ. Игэл малчны хотноос эрдэмтэн доктор болж эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд энэ амьдралынхаа ихэнх цагийг илээсэн буурал эрдэмтний хөдөлмөрийн үршим амьдралын түүхэн өнөө бидэнд ч үлгэр дуурайл болсоор байна. Зургаа долоотой төр сургуульд, зуны төр сургуульд орж Монгол босоо бичиг өвөг эцгээр болон бас тусгай багшаар заалгаж энэ бичгийн суралцсан. Одоогийн Таашир сум гэж ярьдаг Говьлтай аймгийн тэр үеийн цагаан олмын баг сургуульд орж 40 онд баг сургуулаа төгсөд баг сургуулаа төгссөний дараахан аймгийн дунд сургуульд очиж Кирилл бичиг суралцсан. Ингээд 40 оны ихэр гэхэд одоо би 2 бичгтэй болжээ. За дараа нь би 45 оноос өнгөрсөн зууны шүү дээ. 20 дугаар зууны 45 оноос Улаанбаатарын эрхлэгч болох даалгаврыг сумаас өгөөд тэгээд тэрний курсыг аймагт төгсөж ирээд дараа нь 1 жил усны дараагаар баг сургуулийн багшаар ажилласан. Тэгээ баг сургуулийн багшаар ажиллаад 1 жил болж байтал манай сургуулийн захирал Улаанбаатар шилжих болоод тэнд сургуулийн захирлыг орлож баг сургуулийн захирлаар 48 оног хүртэл ажиллаж байгаад тэгээд тэндээс 1948 онд Улаанбаатарыг зорж Улаанбаатарт намын дээд сургуульд анх орсон. Ингэж Улаанбаатарын барааг хараад тэгээд тэрнээс хойш би Улаанбаатар хотод амьдарч аж төрж байна да.
Би малчин амьдралаар амьдарч байхдаа бол нэртэй том сайн малчин болох юмсан гэж бодож байсан. Тэгсэн чинь малчин болж чадаагүй сургууль дамжих болчихсон. Залуу эрэгтэй хөөгт чинь одоо юмыг мөрөөдөн шүү дээ. Тамирчин болоод жигтэйхэн тишүүрээр мундаг болгодог. Эсвэл хурдаар их мундаг кнэс дутуугүй төрүүлдэг. Эсвэл юм өргөдөг. Эсвэл барилддаг ийм болох юмсан гэж худлаа мөрөөдөд нэгэн ч биелээгүй. 3 дугаар мөрөөдөл бол за одоо миний чадчмаар юм юу вэ гэсэн чинь одоо бичгэн ном юм удаа гэдэг ойлголт төрөөд тэгээд тэндээс л их усгүр авч сурхтаа ирнэ гол анхаарлаа дайчлах зүйтэй юм байна да гэдэг ийм ойлголт төрсөн да. Бие яаж авч явах вэ? Биеийн зөв авч явах юмсан, эрүүлэнх явах юмсан гэдэг энэ мөрөөдөл бол эхнээс аваад байсан. Малчин байхад ч тэгж л байсан. Багш сургууль хүмүүжүүлж улсын хаанч тэгж л байсан. Ер нь одоо миний насан туршдаа бол биеийн зөв авч явах юмсан гэдэг ийм хувийн их сайхан дэгд тогтоож барьж явах юмсан гэдэг мөрөөдөл байсан. Тэрнийгээ бол би биелүүлсэн. За би 90-ад намын дээр сургуульд сурсан гэсэн шүү дээ. Тэгэхээр тэнд миний нэг өөрөөдөө бахархаар зүйл бол тэр сургуульд онц сурлагтан гэдэг нэрийг аваад миний зураг 3 жил бүтэн 3 жил тэр сургуулийн хананд хатаастай байдаг байсан. Тэрүүндээ их бахархдаг юм. Та нарын гэлээр омогшдог юм. Анхны ажил маань багш. Намын дээр сургуульд багш байлаа. Тэнд одоо 3 жил болсон. Хийдэг ажил маань багш. Дээрээс нь эрдэмшлэгээний ажил руу 53 онд эхэлж нэлээд хүчтэй орсон. Тэр эрдэмшлэгээний ажил бол намайг бичиг эрдмийн хүн болох гол үүргийг гүйцэтгсэн. 55 оноос эрдэмшлэгээний ажил шилжсэн. Судалгааны түүхийн асуудал. Түүхийн асуудал гэдэг чинь хүний үйл бүтээл, амьдрал, үйл ажиллагааны түүх байдаг учраас хүн гэдэг асуудалтай анх тэгж хүчтэй насалдаж эхэллээ. Хонноос олж авсан нэр маань тэнд баяжиж жинхэнэ амьдрал болж хувирлаа. Тэгээд яг түүхийнхэн хүрээнд хүн судлалын сонирхол төрөөд тэрнээс хойш надад харандаа байвал гүйцлээ, үзэг байвал гүйцлээ, ном байвал гүйцлээ, цаас байвал гүйцлээ, ширээ байвал гүйцлээ гэдэг ийм юмд шилжиж орлоо. Тэгээ энэ маань насан туршид намайг хөтлж эрдэм намын хүн гэдэг нэр зөвлөхэд хүргэлээ. Энэ хүрээндээ ч гэсэн одоо би шинжлэх ухааны гавьяат цол хэрэгм улсаас авлаа. Тэндийнхээ ач уяныг хариулах гэж янз бүрийн ном худлаа үнэн юм бичдэг. Тэрнийг минь та нар уншдаггүй мэдэхгүй ямар ч гэсэн күн зориул бичдэг болсон. Ийм л байна. Миний намтрын давч түүхтэр энэ цагийн гол хэрэглээ болсон бичиг үсгийг тэртех 1940-од онд улс орон даяараа сурах их ажил эд өрнөж байжээ. 15 настай Балхаажав үе тэнгийнхиндээ төдийгүй бүх нийтэд босон монгол бичиг болон кирилл үсэг зааж анхны ажлын гараагаа эхэлжээ. Энэ цагаас эхлэн түүний судлан шинжлэх, сурч мэдэх хүсэл бадамлан асаж, цаг ямагт бичиж туйрван, албан тушаал дэвжин дээшээсээр тэрээр ардчсан нийгэмд шилжих он жилүүдээс эхлэн ард түмнийг соён гэгэрүүлэх үйл хэрэгт шамдан оржээ. Дэд докторийн зэргийг Оросд нийгмийн ухааны академид хамгаалсан 1970 онд.
шинжлэх ухааны докторыг бол би ажлын хажуугаар хийж чадахгүй байсаар байгаад бүр хожим одоо өтөлсөн насандаа 70-аад насандаа шинжлэх ухааны докторыг Монголд хамгаалсан. Шинжлэх ухааны гавьяат цолыг бол 2008 онд авсан. Профессор багш энтрийг бол одоо явцын донд дээд сургуулиуд өөрийнхөө мэдний хүрээнд өгдөг байсан тэр ёсоор л авсан. Би намын дэргэд эрдэм шинжилгээний байгууллагад 3 дахин орж ажиллаж энэ ч 17-8 жил ажилласан. Дараа нь 1972 оноос намын төв хорооны гэлтсийн эрхлэгч гэдэг 3 гэлтсийн эрхлэгч дамжиж тэр 3 гэлтс гэдэг маань нэгдүгээр үзэл сурталын гэлтс, хоёр дахь нь намын байгууллагын гэлтс, гурав дахь нь гадаад харилцааны гэлтс. 3 гэлтсийн эрхлэгч байж байгаа дараа нь нарийн бичгийн дарга болоод ингээд 17-8 жил улс төрийн дунд болоод удирдах ажил зүтгэлээ. Тэгээ 90 онд огцорсон. Энэ дотор би хүнээс маш их юм сурсан. Тэр сурахын төлөө тэмцэл маань миний амьдралын их өгөөж буйныг бий болгосон одоо хүч гэж санддаг юм аа. Балхаж явган анх монголчууд арлын Японд сумогийн дивжээнд гарч барилдаж болох санааг гаргаж ажил хэрэг болгосон нэгэн. 1982 онд Токиод цөмийн зэвсгийн эсрэг олон улсын зөвлөгөөнд оролцож мөн үеэр Япон-Монголын найрамдлын сайн дурын нийгэмлэгийн тэргүүн Янагасава гуайн урилгаар Японы соёл уламжлалтай танилцсан сумоо үзэх боломж тохиожээ. Монголчууд яагаад сумогийн дивжээнд барилдаж болохгүй гэмээх санаа түүнд төрж Балхаж явган Монголд буцаж ирээд намын хороондоо танилцуулжээ. Ингээд 1992 онд Монголоос анхны 6 сумаачид маань Япон улсыг заржээ. Тухайн үед тэгтлээ гүнзгий бодолгүй энэ үйл явдлыг эхлүүлсэн ч одоо ингээд хоёр орон маань найрсаг сайхан харилцаатай Монгол залуус амжилттай сайхан барилдаад явж байхыг харахад бахархах сэтгэл төрдөгдөө хэмээн тэрээр хуучилж байлаа. Судалгааны сэдвээ бол хүн гэдэг дээр төвлөрүүлж авсан юм. Энэ яагаад эндээс эхэлсэн бэ гэхдээ зэрэг учир холбогдол нь миний нэг хайртай шар халзан эр хонь байсан. Тэгээд би тэрүүндээ дандаа ингэж ярьдаг байхгүй. Би бол хүн, чи бол мал. Тэгээд чи тэр жирийн ямар ялгаа байна уу гэж дандаа тийм одоо хүүхдийн ч гэдэг юм уу сонирхолтой ч гэдэг юм уу одоо тийм асуулт тавьдаг байсан байхгүй. Ер нь одоо би хүн гэдэг чи хэм бэ гэдгийг мэдрэх гэж анханасаа тийм сэдв олж авсан. Тэр сэдвийн дагуу би янз бүрийн бодсоор байгаад насаараа бодсоор байгаа сүйд хожим тэр бодлого нэгдгээд дэлхийн хүнийг ч ажигласан Монголын ард түмнийг ч ажигласан орчин тойрны хүний хэн байна уу гэдгийг ч ажигласан. Тэгээд тэр хүн гэдгийг сонирхсан сонирхлын дагуу хүн гэж хэм бэ гэдэг нэг бат хүн ер нь хэн байвал зохио юу хийвэл зохио гэдгийг хоёр давхад гурав дахь нь Монгол хүн хэн байгаад хэн болсон бэ гэсэн ийм гурван сэдвээр энэ гурван бат ном бичигдсэн. Тэгээд тэрнийг яг би олон нийтийн хүртэл болгож хэвлүүлсэн. Балхаж явгай 100 гаруй өгүүлэг 30-аас 40 ном, тохимол, хүн байхын утга учирыг насаараа судалсан судалгааны олон материал, бүтээлүүдээ хойч үе болсон хүүхэд залууст оюуны хөв болгож стратеги академийн намын санд хүлээлгэн өгчээ. Судлаад хэрэгтэй юм байвал олон нийтэд дахин хэвлэх ч юм уу эсвэл одоо сурталчилгахдаа ашигладаг. Тэгээд би өөрийнхөө амь номнуудыг бол тэнд өгсөн юм аа. Өгөөд одоо 2 жил болж байна уу, 3 жил болж байна тийм л.
стратегийн академи гэж байдаг тэр академийн анхны улс уурыг тавилцахад би оролцсон хүн гэж одоо хэлж болно. Тэр чи өөрөөр эрдэмтлэгийн байгууллага би тэнд олон жил ажиллаж байсан тийм учраас миний бас хайртай байгууллага байхгүй. Тэгээд тэнд өгсөн. Балхаж явгаа эрдэм номын мөрхөөж сурч мэдэж явахдаа хань намжилмаатайгаа танилцжээ. Танилцахдаа бүр номын сан танилцсан гэдэг. Тэр бол яг Москвад номын сан банк танилцсан. Чи хэн гэдэг үлээ би чинь тийм хүн би тэр танил байж болох уу гэдэг л үгээр л уулзлаа л да. Тэгээд энэ хүн зөвшөөрлөө би ч бас зөвшөөрлөө танилцж болно гэдгийг. Тэгтээ ердийн хүний танил гэдэг утгаар л эхэлсэн харилцаа шүү дээ. Тамаа үзэн нөгөө чигээ үзээд канууныхаа тухай хоёлаа маргадаг ийм өчигтэй кануу бай ийм байсан тэр үеийн кануунууд чинь их гоё кануунууд гардаг байлаа. Москвад чинь Араб Италийн кануу, Японы кануунууд их гардаг. Японы нэг За. Нөгөө хоосон ч гэсэн нэрвэгдээргүй сайхан хийсэн кануу байсан. Тэнийг үзээд хоёулаа би зөндөө уйлаад тэгээд ичдэг байсан да. Батагаар Хамтарч ном уншин өнөөдрийгээ ярилцсан тэгсээр байгаа л тэгэл танил болж л дээ. тэгээд дараа номууд одоо номыг дараа би тэнцээс үлдээ төлөвлөд энэ зүйлсээ хойно явуулдаг байсан. Манай Балхаж одоо номын хүн шүү дээ. Тэгээд тэр номуудыг хуучин номын сангаач гэсэн олоод авсараад өгдөг. Тэгээд хоёулаа танилцсараа сүйдээ тэгээд батсан ба. 61 2 оны үеэс эхлээд одоо бид тэр чинь нэг гэр бүл болж тэгээд 65 онд манай нэг хөөдрөөд ингээд одоо цаашаа хүүхдүүд өөр ач нартай болоод ингээд том баян гэр бүл болж хувирсан да. Анхны хүүхэд чинь 65 онд гарсан. Гэхдээ одоо манай 3-4 хүүхэдтэй зарим нь таалагдсан, зарим нь одоо ач уучгаад одоо энэгээр ажил хийж өөрийгөө амьдралаа аваад явцгааж байна да. Цөм гадна дотны боловсралтай хэлтэй устай хоёроос доошгүй хэл мэддэг хүүхдүүд гадаад. Ээж аавын эзэмшсэн эмч болсон хүүхэд алга, ээж аавын нэрээр философч болсон хүүхэд алга цөм өөрийн сонголтоор явж байгаа. 55-6 жил одоо хамт энэ амьдралыг үзүүлж байна. Энэ хооронд чинь хүний амьдралын туулдаг бүх замлыг тууллаа. Энэ гуурлажинүүд маань бидний витерийн амьдралд бол их өмг төшөг болж олон түмний дунд орж ажиллахад ард талын одоо хамгаалагч юшиг ард талын туслагч дэмжигчтэй болж байсан л да. За бид нар бол хороогүй байр гэж байхгүй. Тэг. Гэрэлгээгүй ганц өрөө байранд ч байж л үзлээ. Гэрэлгээтэй дулаан нэвтэрсэн 2 өрөөтэй байранд ч байж үзлээ. Дараа нь гуйсаар түүсээр энэ тэнтэй ярилцсаар байгаад 3 өрөөтэй байранд амьдарч үзлээ. Тэгээд эцсийн бүлэгт энэ 42 дугаар байр гэдэгт айлтай сольж ороод тэнд амьдрах болсон юм да. Түүний хань Ёндон сүрэнгийн намжилмаа хүүхдийн чих амар хоолойн эмч. 1979 онд Улаанбаатар хотын бүх дүүргүүдийг, аймгийн төвүүдийг чих амар хоолойн эмчтэй болгох ажилд гар бие оролцсон. Санал санаачлага дэвшүүлж, сургалт судалгаа явуулан олон арван шав бэлтгэжээ. Эрдэмтэн нөхрийнхөө хажууд энэ тэнцүү ажиллаж хөдөлмөрлөн мэрэгжлийн чиглэлийн 10 гаруй ном тохимлыг гаргаад амжжээ. Би чинь докторшин 7 нөхний эмч хорчтой байхгүй юу?
Энд чих хамар хоолой. Тэгээ нөгөө дүлээрэлтээ сонсол юу яах? Энэ миний шав одоо миний тухай бичсэн ном. Энэ чих хамар хоолой мистасл гэсэн ийм ном. Миний мэдх юм бол ганцхан мэрэгжил байна. Өөр над мэдх юм байхгүй шүү дээ. Шинжлэх ухааны Чих хамар хоолойны чихамар хоолой үс хөгжил бол хүүхдээ чих хамар хоолойны хөгжил бол надтай холбоотой. Яг манайх бол яг Улаанбаатар би өөрөө Улаанбаатар төрсөн. Тэгээд консны дэмж гэдэг газар төрсөн байна лээ. Тэгээд би ховтан тантай сургууль ороод дараа нь ирээд 1-р 10 жилдээ 3-р ангид орж ийлээ. Тэгээд 1-р 10 жилээс дараа нь залгаад сургууль олсон. 77 онд анхныхаа номыг гаргаж ирсэн тэр судалгааны ажлыг эхлээд их дээрүүдийн төвийн чих хамар хоолой одоо тасалбарыг 55 жил ажиллаа. Эхлээд жирийн эмчээс эхлээд намайг жинхэнэ эмч болгосон хамт олон дотроо би хасгийн эрхлэгч дараа нь дүүглэх эмч тэгээ дараа нь одоо багш нь болж заримдаа найз нөхд нь болж тэр хамт олонноороо хүмүүжиж үдээ зэрэг зөвлөсөн нэрээ их багтаж явдаг. Амдангийн их дээрүүдийн өнгөсний төв бол жинхэнэ намайг эмч болгосон миний нэг гэр миний сүм одоо тэргийн миний шүтэн байгаа юм. Насаараа эрдэм номын мөр хөөсөн Намблаг сайхан гэр бүл. Шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн Балхаажав хүний гавьяатыг хэмж намжилмаа. Хоёр гавьяатын залуу халуун наснаас үтэл буурай болтлоо бие биенээ түшсэн игэл амьдралын түүхийг бидний цөөхөн монголчууд төслийн багийн уран бүтээлчид үзэгч та бүхэндээ хүргэлээ.